Та дэлхийн хамгийн хөгжилтэй, хамгийн аюулгүй гэгддэг Япон улсын тухай бодохдоо юуг төсөөлдөг вэ? Аним, неон гэрэлт гудамж, ээлдэг занав. Гэвч энэ гялалзсан өнгөн талын цаана хинжүүл анзаарах битүү хөшигний цаана Японы нийгмийн хамгийн харанхуй, хамгийн аимшигтай юмыг л нуугдаж байдаг. Та яг одоо Токиогийн нэгэн жирийн орон сууцны хажуугаар алхаж явахдаа тэр хананы цаана хэдэн сар, магадгүй 10, бүр 20 жилийн турш нарны гэрэл үзээгүй, өрөөнөөсөө ганц ч алхам алхаагүй хүн амьдарч байгааг хизээж гадарлахгүй. Тэднийг Японд хикикомори гэж нэрлэдэг. Нийгмээс өөрийгөө бүрэн тусгаарласан, өрөөндөө өөрийгөө цоожилсон амьд өгтлүүд. Өнөөдөр Японы засгийн газрын албан ёсны мэдээгээр энэ тоо 1.5 саяд хүрээд байна. Энэ бол зүгээр нэг тоо биш. Энэ бол дэлбэрэхэд бэлэн болсон нийгмийн бөмбөг юм. Гэвч тэдний энэ харанхуй анир гүм ертөнцийг хүчээр нураадаг, тэднийг шууд утгаараа агнадаг маш ашигтай далд бизнес Японд цэцэглэж байна. Нэг л өдөр таны өрөөний хаалгыг танихгүй бүдүүн ирчүүд цөм хөшөөлөн орж ирээд таныг хүнжилтөө чин цуг чирж хаашаа ч юм үл мэдэгдэх газар руу авч одно гэвэл ямар сонсогдож байна вэ? Энэ бол кино биш. Энэ бол Японы цөхөрсөн эцэг эхчүүд өөрсдийн төрсөн хүүхдүүдээ баривчлуулахын тулд сая саяар нь мөнгө төлдөг албатан гарах компаниуд буюу Ядашиягийн бодит дүр зураг юм. Өнөөдөр бид хэд нэг талыг барилгүйгээр Японы нийгмийн хамгийн харанхуй эмгэнэл болон хүний эрхийг уландаа гიშгсэн хикикомори ангуучдын далд бизнесийг түүхэн баримт бодит шүүхийн хэрэгүүд дээр тулгуурлан судлах болно. Төгсгөл хүртэл нь үзээрэй, учир нь энэ түүх таныг зочилд оруулна гэдэгт итгэлтэй байна. Эхлээд бид асуудлын үндсийг ойлгох хэрэгтэй. Хикикомори гэдэг үг нь Япон хэлний хики буюу ухрах, коморо буюу дотогшоо орох гэсэн үгнээс бүтдэг. Олон улсын хэвлэлүүд тэднийг зүгээр нэг компьютер тоглоомд донтсон гэрээсээ гарах дургүй залхуу залуус гэж андуурдаг. Гэвч бодит байдал дээр энэ бол сэтгцийн, нийгмийн, соёлын маш гүнзгий хямрал юм. Японы нийгэм бүтлгүүтлийг үл твчих соёлтой. Сургуультай муудун авах, их сургуулийн шалгалтанд унах, ажлын ярилцлагаасаа татгалзсан хариу авах. Эсвэл ердөө л хамт олон дотроо өөр байсныхаа төлөө дээрлэхүүлэх нь тухайн хүнийг нийгэмд хэрэгцээгүй, нэр хүндгүй нэгэн мэд мэдрэмж төрүүлж сэтгэл зүйгээр унагадаг. Японд ханнаас цохиусан хадаасыг алхаар зөхиж оруулдаг гэх зөрүү бий. Нийгмийн хит өндөр шалгуур дарамтыг тэсвэрлээгүй залуус өөрийгөө хамгаалах цорын ганц аргыг сонгодог нь өрөөндөө бүрэмгсэн төгжигдэх. Тэд өрөөндөө юу хийдэг вэ? Ихэнх нь өдөр нь унтаж шөнө нь босдог. Учир нь шөнө хэн ч тэднээс амжилт нэхэхгүй, хэн ч тэднийг шүүхгүй анир гүм цаг хугацаа юм. Тэд интернетээр аялж, видео тоглоом тоглож, эсвэл зүгээр л таад ширтэж өдрүүдийг өнгөрөөнө. Эхэндээ энэ нь хэдэн 7 хоног үргэлжилнэ. Дараа нь хэдэн сар, удалгүй хэдэн жил болж хувирна. Цаг хугацаа өнгөрөх тусам тэд өрөөнөөсөө гарахаасаа бүр илүү айдаг болно. Учир нь гаднах ертөнц тэдний хувьд маш том аюул айдас бөгөөд би хэтэрхий олон жил гэрээсээ гарсангүй, одоо намайг нийгэм хүлээж авахгүй гэх сэтгэл зүйн өрхөнд ордог байна. Эхний жилүүдэд аав ээж нь тэднийг хамгаалж тижээдэг. Хоолыг нь бэлдээд өрөөнийх нь үдэнд тавьж өгнө. Японы соёлд гэр бүлийн дотоод асуудлыг гадагш ярих нь маш том нэр төрийн хэрэг ичгүүр гэж тооцогддог учраас тэд хамаатан садандаа ч энэ тухай хэлэлгүй нуудаг. Ийхүү жилүүд өнгөрсөөр өнөөдөр Японы нийгэмд 80-50-ийн асуудал гэх аимшигт нэр томьёо бий болсон. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл анх 20 наснда өрөөндөө төгжигдсэн хүүхэд нь одоо 50 нас хүрчихсэн. Харин түүнийг тижээж байгаа аав ээж нь 80 нас хүрчихсэн бүхэлдээ нүүр тулж буй эмгэнэлт үзэгдэл юм. Тэтгэврийн мөнгөнд уусах төгөхөд аав ээжийнх нь бие муудаж биднийг үхсний дараа энэ хүүхэд яах вэ? Гэртээ хоосон өлсөж өгөх үү гэх туйлын айдас мухардалд орсон эцэг эхчүүдийн энэ сэтгэл зүйг эмзэг цэг дээр нь дөрөөлж хикикомори ангуучид гарч ирсэн юм. Японд сүүлийн 10 гаруй жилийн дотор дэмжлэг үзүүлэх байгууллага, залуусыг нийгэмшүүлэх төв гэх мэт маш гоё хаяг зүүсэн хувийн компаниуд олноор байгуулагдсан. Гэвч тэдний хөшигний цаанах бодит үйлчилгээг Японоор Ядашия буюу албадан гаргагчид, өөрөөр хэлбэл хикикомори ангуучид гэдэг. Аргаа барсан цөхөрсөн 80 настай эцэг эхчүүд эдгээр компани руу нууцаар уцтаж захиалга өгдөг. Энэ үйлчилгээний үн хүртэг таныг гайхшруулах болно.
Ганцхан хүнийг өрөөнөөс нь гаргаж лагерт байрлуулах анхны зардал дунджаар 120-оос 300 сая төгрөг орчим бөгөөд зарим хүнд хэрэгүүд дээр 400 сая гаруй төгрөг хүрдэг байна. Энэ нь Японы дундаж гэр бүлийн насаараа цуглуулсан хадгаламж эсвэл байшингаа барьцаалсан зээлийн мөнгө байдаг. Компаниуд мөнгийг 100% урьдчилж авдаг. Мөнгө авсан ангуучид яг л тагнуулын ажиллагаа шиг төлөвлөгөөгөө боловсруулна. Тэд тухайн хикикомори залуугийн гэр өрөөний зохион байгуулалт, цонх хаашаа харсан хэдэн цагт унддгийг хэдэн хоногийн турш тандаж судалдаг. Тэгээд тэдний ашигладаг хамгийн гол арга бол гинтийн цохилт юм. Тэд ихэвчлэн үүр цайхын өмнө хүн хамгийн гүн унддаг эсвэл хамгийн сонор сэрэмжгүй байдаг өглөөний 4-өөс 5 цагийн хооронд ирдэг. Тэдний бүрэлдэхүүнд тусгайлан бэлтгэгдсэн бие ха томтой тулааны урлагийн тамирчид, хуучин цагдаагийн ажилчид багтдаг. Тэд ямар ч зөвшөөрлгүйгээр шууд өрөөний хаалгыг сүхээр цохиж эсвэл өшөглөн эвдэж орж ирдэг. Төсөөлөд үзтээ. Та 10 жилийн турш өөрийнхөө өрөөг дэлхийн хамгийн аюулгүй газар гэж бодож амьдарсан. Гэтэл гэнэт үүр цайх үед танихгүй том биетэй ирчүүд дайран орж ирээд таныг шууд хүчээр даран гарыг чинь ард чинь хүлж, хүнжилтээ чинь цуг чирж бэлтгэсэн хар цонхтой микроавтобус руугаа шиднэ. Тухайн хүн 30, 40, бүр 50 настай байсан ч хамаагүй. Тэдний хашгирах туслаарай намайг хулгайлж байна гэж ойрлохыг хэн ч сонсохгүй. Учир нь эцэг их нь өөрсдөө үүнийг зөвшөөрч мөнгөө төлөөд тэр шөнө гэрээсээ зугтчихсан эсвэл хажуугийн өрөөндөө чихээ таглаад сууж байдаг учраас тэр хүчээр баривчлагдсан хикикомори залуусыг хааш нь аваачдаг вэ? Тэдний хотоо заслагдсан уулын бүс эсвэл хуучин сургуулийн байрлагыг зассан тусгай нөхөн сэргээх лагер эсвэл бие даах төв гэх газар авчирдаг. Нэр нь хэдий гоё боловч бодит байдал дээр энэ бол орчин үеийн бөөнөр хорих лагер юм. Тийшээ очисон залуусын утас, компьютер, иргэний үнэмлэх, хувийн бүх эд зүйлийг шууд хураан авна. Тэднийг гадаад ертөнцтэй тэр байтугай аав ээжтэйгээ ч холбогдохыг бүрэн хориглодог. Өдрийн дэглэм нь маш хатуу, цэргийн хуаран шиг. Өглөө 5 цагт цан дугарахаар босож, цэргийн сургуулилчийг дасгал хийж, нэгэн жигт хувцас өмсөж, тэднийг нийгэмшүүлэх нэртэй сэтгэл зүйн хүнд дарамтанд оруулдаг. Эдгээр компаниуд өөрсдийгөө бид тэднийг хайраар засдаг гэж сурталчилдагч, эрийн сурвалжлах сэтгүүлчид болон амьд үлдсэн залуусын гэрчлэлээр тэнд маш харгас аргуудыг хэрэглэдэг нь тогтоогдсон. Хэрэв өглөө босоогүй бол эсвэл дасгал хийгээс татгалзвал тэднийг шууд ганцаарчилсан цонхгүй харанхуй өрөөнд хэд хоногоор түгждэг. Хоолж өгөхгүй. Чи бол нийгмийн хог шаар. Чи аав ээжийнхээ мөнгийг сорсон шимэгч гэж өдөр бүр сэтгэл зүйн хувьд унгаах үгсийг хэлж доромжилдог байна. Ангуучид үүнийгээ хатуу хайр гэж нэрлэдэг. Тэдний зорилго бол тухайн хүний хувийн үзэл бодол эсэргүүцлийг бүр мөсөн нурааж үгэнд ордог робот шиг болгох явдал юм. Үүнээс болж маш олон эмгэнэлт хэрэгүүд гарч байсан. Тэдгээрийн дотроос Японыг зочроосон Акикогийн хэргийг сөхье. 2017 онд 34 настай Акико гэх эмэгтэйг нэг ийм компани хүчээр авч явжээ. Тэрээр сургуульдаа дээрлэхүүлснээс болж 7 жилийн турш өрөөнөөсөө гараагүй байв. Лагерт ирсэн эхний өдрөөсөө л тэрээр эрүүдийн шүүлт хүнд дарамтанд орсон байна. Түүнийг хэдэн 7 хоногийн турш ганцааран гэн өрөөнд түгжиж гадаа гарахыг нь хоригложээ. Акико лагерийн ажилтнуудыг унтаж байх оронд цонхоор оргож чадсан ч гэрээсээ гол мөнгөгүй, утасгүй, сэтгэл зүйн туйлын цочролд орсон тэрээр удалгүй ойролцоох ойгоос амиа хорлсон байдалтай олджээ. Түүний цогцсны дэргэдээс олсон тэмдэглэл дээр тэд намайг хүн биш зүгээр л 5 сая йенийн чек гэж харж байсан. Аав ээж минь намайг ийм там руу өөрсдийн гараар явуулсанд би гомдож байна. Надад амьд явах ямар ч найдвар үлдсэнгүй гэж бичсэн байжээ. Энэ хэрэг Японд шуугиан тарьсан ч энэ бол мөсөн уулын зөвхөн оройн байлаа. Одоо хамгийн чухал асуулт гарч ирнэ. Яагаад Японы цагдаа нар хуулийнхаа үүнийг зогсоодоггүй юм бэ? Насанд хүрсэн хүнийг хүчээр хүлж гэрээс нь авч явах чинь шууд утгаараа хүн хулгайлах, хүний эрх чөлөөнд халдаж буй хүнд гэмт хэрэг биш гэж үү? Гэж. Японы хуулинд маш том харанхуй цоорхой байх бөгөөд үүнийг гэр бүлийн халдашгүй эрх гэдэг. Японы иргэний хуулиар гэр бүлийн гишүүд эцэг эх нь насанд хүрсэн ч бай хүүхдийнхээ асран хамгаалагч гэж тооцогдох тохиолдол бий. Ангуучдын компаниуд маш ухаалаг хуульчтай. Тэд ажиллагаа эхлэхээс өмнө эцэг эхээс нь бид хүүхдээ танай төвд даатхан үлдээж түүнийг хүмүүжүүлэх бүрэн эрх хариуцлагыг танай компанид бүрэн шилжүүлж байна. Ажиллагааны явцад гарах альбаа эрсдлийг бид гомдолгүйгээр хүлээн зөвшөөрнө гэсэн гарын үсэгтэй албан ёсны зөвшөөрлийг авчирдаг.
Гэрэв тухайн залуугийн хашгирахыг сонссон хөршүүд нь цагдаа дуудсан ч цагдаа нар ирээд эцэгийнхийнх нь гарын үсгтэй гэрээг хараад энэ бол гэр бүлийн дотоод асуудал. Эцэгхийн зөвшөөрөлтэй учраас бид оролцох хууль эрхцэн үндэслэл байхгүй гэд буцаад явдаг байна. Гэвч сүүлийн жилүүдэд зарим нэг итгэл найдварын ач харагдаж эхэлсэн. Лагераас оргож чадсан эсвэл тэндээс суллагдсан залуус нэгдэн хүний эрхийн чиглэлээр ажилладаг хуульчдын тусламжтайгаар эдгээр компаниудын эсрэг шүүхэд зарга үүсгэж эхэлсэн юм. 2020 онд Токиогийн шүүхээс маш том шийдвэр гарсан. Өөрийг нь хүчээр авч явж 6 сарын турш хорсон компани эсрэг нэгэн залуу зарга үүсгэж шүүхээс эцэгхийн зөвшөөрөлтэй байсан ч насанд хүрсэн хүнийг хүчээр хорих нь үндсэн хууль зөрчсөн үйлдэл гэж үзээд 200 сая төгрөгийн нөхөн төлбөр төлүүлэх шийдвэр гаргасан байна. Энэ нь бусад тохирогчдод дуугарах зориг өгсөн ч асуудал бүрэн шийдэгдээгүй. Учир нь нэг компани хаагдахад цаана өөр нэрээр сэтгэл заслын төв гэсэн шинэ халхавчтай 3 компани шинээр байгуулагддаг. Цөхөрсөн эцэг эхчүүд байсаар байгаа цагт энэ хүн ангуучлах тэрбумын ашигтай зах зээл хизээж устдахгүй гэж шинжээчид анхааруулж байна. Бидний өнөөдөр ярьсан хикикомори гэх энэ аимшигт феномен түүнийг дагсан харанхуй бизнес зөвхөн Японы асуудал гэж юу? Харамсалтай нь үгүй. Өнөөдөр сошиал медиа, захин ертөнц, нийгмийн хэт тусгаарлалт ихсхийн хэрээр дэлхийн олон улсад өрөөнөөсөө гарахаа болсон залуус олширсоор байна. Манай хөрш өмнөд Солонгост тэднийг өрөөний хүмүүс гэдэг бол Хятад нийгмийн өрсөлдөөнөөс татгалзаж зүгээр л хэвтэх хөдөлгөөн хүчээ авч байна. Барууны орнуудад ч энэ үзэгдэл эрчимтэй тархаж байгаа. Эцэг эхчүүд нь аргаа барахтаа энэ харанхуй бизнесийг сонгож хүүхдээ хүчээр өөрчлөх гэж оролддог ч энэ нь асуудлыг шийддэг үү эсвэл бүр мөсөн сүрүүлдэг үү? Судалгаануудад харуулснаар лагераас гарсан залуусын ихэнх нь нийгэмшиж чаддаггүй. Харин ч эцэг эхтэй өгшөрхөж сэтгэл зүйн бүр хүнд гэмтэл авч өөрийгөө өмнөхөөсөө ч илүү гүн гүнзгий цойжилдог байна. Японы энэ харанхуй бизнес бидэнд нэг зүйлийг маш тод сануулж байна. Хүнд тусламж хэрэгтэй үед хүч хэрэглэх тэднийг шүүх биш, харин анхнаасаа тэднийг сонсох, нийгмийн хэт өндөр дарамтаас хамгаалах нь хамгийн чухал юм. Бид хүнээс агуу амжилт төгс дүр төрхнөхөөс өмнө тэднийг зүгээр л хүн гэдгээр нь хайрлаж сурах хэрэгтэй болов. Тэгэхгүй бол хизээ нэгэн цагт хэн нэгний хаалгыг ангуучид ирээж тогшихыг үгүйсгэх аргагүй юм. Үзсэнд баярлалаа. Та энэ хачирхалтай аимшигтэй бизнесийн талаар юу гэж бодож байна вэ? Энэ нь эцэгхийн хайр уу эсвэл хүний эрхийн гэмт хэрэг үү? Өөрийн бодлоо сэтгэгдэл хэсэгт хуваалцаарай. Манай сүгийг дэмжиж subscribe хийж лайк дарахаа мартаваа. Дараагийн дугаараар уулзцгаая. Баяр таа.